Бүгдээрээ сайн байцгаана уу? Hair for Life Fitness Expert Rocky байна. Энэ удаагийн цовруул контентуудаараа та бүхэнтэйгээ уулзж байгаадаа маш их баяртай. Марлаа өдөр нь та бүхэндээ юу бэлдсэн гэхээр хэвлийн цэцгэл тусдаа, хүчний цэцгэл тусдаа, сунгалтын цэцгэл тусдаа. За тэгээд юм кардио дасгал гэсэн юм үндсэн 4 хэсгээс бүтсэн дасгалуудыг төлөвлөж байгаадаа мөн хамт хийж байгаадаа маш их баяртай. Өнөөдөр миний хуваалцах дасгал гэхээр зөвхөн хэвлийн дээр фокуслсан. За эндээс өөх шатах хэвлийн булчин төлхөө хөгжүүлэх дасгалууд байгаа. 10 дасгалыг хэдүүлээ ирчээ алдахгүйгээр хамтдаа хийцгээе. За энэ болохоор бүх төвчнийхэн зориулсан болохоор за дунд нь бичлэгээ паузлаад амрах, за эсвэл яг тэр чигээр нь хамтдаа дагаад хийх гэх мэтчлэн. За амархан санагдаад их юм бол 10 дасгал дууслаа түр амарч байгаа дахиад эхнээс нь давтахад илүү үр дүнтэй шүү. За хэдүүлээ хамтдаа дасгалаа эхэлцгээе. За хамгийн ихний дасгал нь жоохон биеэ халаах байдалтай үсрэлтийн хэсгэл авчиж байгаа 40 секунд ажиллаад 20 секунд амархаар хэдүүлээ хамт явна. За jumping jacks чиг дуртай. За энэ дэр хэдүүлээ сайхан амьсгаа төгчгөө. Хаба хөл өргөн гар дэшээ савлаа. Сайхан жиг туртай биеийг жигтгэн халаах зорилготой. За бүр ядраад байл хөнкөө аажих явлаа. Жоох ирчтэй байна болж ийн юм бол хэдүүлээ темп алдахгүйгээр 40 секунд зайгуулна. Амьсгаа за 20 секунд. За jumping jacks. Аба зам өстөр хөдөлгөөн маань хэвлийн хажуудын тэлс ихтер бас маш үр дүн тэрнэл өжигдөг. Зя. Ингээд 40 секунд. За 40 секундэд хэдлээ. Амьсгаа дараад дараагийн хэсэг нь болохоор газар хэдүүлээ байрлал болоод Russian twist мөн ялгаагүй. За хэвлийн доод болон хэвлийн хажуу хэсэгт орж ирдэг байгаа. Байрлал ажиллаад хоёроор шилүү үзүний хард бийж болно гэлээ. За тэгээд эндээс баруунгор зүүн рүүгээ зүүн баруун руугаа нэг за мөн 40 секундээр эргэцнэр гарч байгаа хэдүүлээ цагаа хараад хамтдаа ихнэ. Хоёр. За амсгаалаа. Амархан санагдчихв жоохон хурдаа нэмлээ. За жоохон ядарч явах юм л хэдүүлээ. Хурдаа жилүү жигдуулглаа. За талд орсон. За эндээс тохоо хөл рүү хурж чадахгүй айлч чадхаар хэвлийн хэсэг за мөрсөж нь сэргэлдээ хаваад охин айгүй чухал нэг. За 40 секунд. Яг таны мэдэрч байгаа адилхан хэвлийн хэсэг бол айгүй яг гоё ачаал ирж байгааг мэдэж байна. За дараагийн мөн ялгаагүй дээ босоод за эндээс ахаад өсрэлтөө өгдөг юм ба энэ удаа хоёр гар хэвлийн яг энэ гол сектор аваад аба баруун зүй ээжтэй нэг за мөн ялгаагүй өсрэлтөө хөдөлгөө жоохон цусны хэвлэлд хурцах кардион дээр бас орж өгдөг. За өсөрж байгаа болохоор мэдээч хэдүүлээ хөлөө өргөх хүч хэмжнээс авч байгаа болохоор jumping гэдэг юм бас айгу. За ядраадах юм бол энд явж болж байгаа хэдүүлээ амарлаа. Нэг окей би ядраагүй болсон юм бол хэдүүлээ. Ямар нэг группээр ихээр бас айгуугаа ирч хүчээ алдахгүй айгуугаа хөгжим дээр их нь бас айгуугаа ирч хүч нэмж өгдөг. За сүүлийн 10 секунд. За үлмээ дээр 1 2 яа ингээд 40 секунд. За 20 секунд амраад дуудны хэдүүлээ усууж болно. Одоо дөнгөж хэдүүл ингээ 3 дахь дасгал нь орсон явж байна. За дараагийнх маань эндээс Russian twist. Таазан дээр та ууж байгаа ус чин авч хэдүүлээ болно. 1 2 та жоох хурд явж болно. Ачаал авах юм хэдүүлээ. Хөлөө өргөж болно. 1 баруун зүүн голны хэдүүлээ. Гар хөдлөг бушааг хэвлийн дээр за ядраадах юм бол өсхий газар дээр тавилаа. Жоох нээд. За 20 секунд. 1 авлаа. Гаргалаа. Хөөж. Яг их мчлээ хэдүүлээ. Алуулах хэвлийн хажуу хэсэг хэвлийн дооцог ачаал авч байгаа мэдгэдэх нь чухал шийдвүлээ. Нуруу татаадах юм бол за та хөл жилтийн
Байрлал өрч төвчээр. Дөрөв дэх цагаал 20 секундын амралт. За дараагийнхны хэдүүлээ мөн ялгаагүй газар дээр байраа эзэлнэ. За эндээс тул планк бас гар мөр хэсгээр илүү төтгөө орж ирнэ. Бэлэн болохоор хэдүүлээ. За эндээс спиналтын эхний байралтай яг адилхан. Хөнгөө өсрээд за мөн ялгаагүй хөвлийн дооцсыг за нуруу чанга бахна. Таас дэндүү доош явахгүй, дэндүү доош дээш явахгүй, доош явахгүйгээр яг нэгц. Мөр дашаа нэг шумдаа бахна. Илүү чухал. За эндээс татлаа. Янз гоё. Яг гоё хөвлийн чангараа халамсгаа өндөрсөөл нэг хөвлийн булчаа ачаалж байгаа нь мэдгэж байгаа таацсан. Яг тэр ачааллыг зүгээр авч байгааг сэтгэлтэй байна. За сүүлийн 10 секунд. За сүүлийн 5 секунд. За хөвлийн жоохон чангараадах юм бол амарч явахтаа бас энэ сунгалтыг таас доошоо зад хөвлий. Гарны булчаа айгүй бас гоё сунгаж өгдөг. За ингээд хэдвэл ингийн 5 дахь тасгал явсан байна. 6 дахь тасгал нь болохоор дахиад 40 секундээр за эндээс 2 гар таасны доор эвлээ. Leg raise. За энэ дэр хэдүүлээ нурууны доод зэхийг газартай илүү ойрхон шахаж барах нь илүү чухал. За хүзүү өшөөх юм бол болгоо газар дээр амарлаа. Нэг. За хэмчлээ. За өсгий хэсэг дөнгөж газар руу шүглээ буцаагаад эндүү газар юм унгаагаад амраахгүй шийдвэлээ. Нэг. Сүүлийн 20 секунд. Сүүлийн 10 секунд. Яг хөөс гараал. Тухаар урсаа хаалгана. Мэдээж чинь танихсан бас. Яг говьлөр тэлж байгаа хаа. 40 секунд. За хэсэг амраад энэ хэсэг дээр хэдүүлээ. Бүтэн минут амарнаа. За бид өөр өөртөө ачааллыг тохируулаад даавд нь 20 секундээр биш яг ингэ ачаалдаг бол үнэхээр өөрт нь те 40 секундэд 10 тоо 15 тоо 20 тоо ороод ачаалж байгаа хэдүүлээ бас тохирсон амралтаа аваад явах нь айгүй чухал. Нөгөө нэг өндөр ачаалтаа ядарсан үедээ болохоор дараагийн цэглуудаа ингээд тоо хөгөөд нүдэдхаар тэгээд хагаад чанар маань бас мууч магтгүй шүү. Тэгэхээр энэ удаа бүтэн 1 минут хамтдаа амраад дараагийн 4 цэглаа хамтдаа эцгээ. За 1 минут ямалт. Дараагийнх нь Mountain Climber-та ерөнхийдөө адилхан байрлалаас эхэлнэ. За эндээс хөл дотгошоогоо 1 гадагшаа. Хоп дотол руугаа хөл нийллээ. Гадагшаа. Хоп. За jump in. Tall plank jacks. За эндээс. За мөн гарн дээр мөрөн дээр баг зэрэг ачаал ирж байгаа. Тэрийгээ дагаад хөл давхар хөдөлж байгаа болохоор хөвлийн дээр ирэх ачаал нь өөр гоё болж байгаа. За таас дэндүү доошоо биш. Таас дэндүү дээшээ биш. За 30 секунд. Хайд 3 цэглүүлц хэвлээ. Яг энэ хүс харж байгаа бол яг үнэхээр гоё өөр тохирсон ирээд за амархан санагчид хийдүүлээ. Дасгалын хугацаанд хурдаа нэмэх юм бол орж байгаа тоогоо бас илүү болох юм бол илүү бас ингэж чалах боломжтой шүү. За дараагийнх нь хэдүүлээ. За жоохон статик 2 хөдөлгөөн байгаа. Хэн дээр нь хэдүүлээ. Цагаа бас хамт хараад явъя. 10 секунд. За хэдүүлээ. Tall plank jacks гэсэн дараагийнх нь болохоор за энэ side plank. За энэ дээр хэдүүлээ юу нэмэгдэх вэ гэхээр таас жоохон өргөө төхнөө хөлийг яг дээр нь тавих жоохон хэцүү байх юм бол урд нь тавьчих зүйлээ зүрлээд
Облиг хэсэг буюу хөвлийн яг ажи өсөр. За сайхан жиг тустай. Таас дэш өргөлөө. Сүүлээ 20 секунд. Сүүлээ 10 секунд. Зяасаг нэг хүнсээ арчаад амралтай хугацаа хэвлээ. Хөө хүнсээ арчаад нэг сэргээд за дараагийн тоглоом жагсан яг адилхан. Эндээсээ хава. За таасыг жоохон доошлоо буцаад яг энэ таа зүрх хүчмөр болохоор мөн ялгаагүй хөвлийнээс гарч байгаа болохоор за мөр хэсэг маань чигтэйгээд энд ойрхон биш. Айл болох түтгэж өгөөд газарлуугаа. За яг энэ мөр гар өрнөс хүс яахгүй гараал яг нэг энерги 50% зарцуулагдсан санагдаж байна. Сүүлийн 10 секунд. За 40 секунд хөвлий. Хажуу үлгэлөө. За энэ болохоор яг хэдийн булчин өгж үсгээл нэг булчигийн дэсвэр гэж байдаг те удаан хугацаанд ингээд бариад гар. За дараагийнх нь хамгийн сүүлийн цагт хэдүүлээ. Чи ялахгүйгээр Star Plank. За 5 шуулж жоод баруун гар зүүн рүүгээ зүүн гар баруун руугаа хэвлээ. Явах нэ. За хамгийн сүүлийн 40 секунд. За эндээс аль болох хөвлийн нуурны хэсэг газар руу шахаад. За эндээс бэлбэртэй. Хава. 1 2 3 4 5 Додоо. Жоохон энэ нэрийг өнөх бол хурдаа нэмээд таандас тохон дээр тохоо гарнаас төлөө жоохон дэмжлэг аваас үли 20 секунд. Яг энэ хөвлөгээр хоёр мөс зэрэг татчих болохоор бас хөвлийг яг гой татагдаад бүсч ажиллаж байгаа мэдэгдээд. Түдэ 10 секунд. Яа. Зян удаагийн 10 дасгал маань хэдүүлээ. Нийтдээ 10 дасгалыг яг энэ үргэлжлэх хугацаа 10 минут те 40 секунд ажиллаа 20 секунд амарлаа. Энэ удаа авч байгаа ачаал маань нэг раунд яваад хангалттай нэх юм бол өнөөдөртөө зогсохны. За надаа дахиад нэг энерги өнөх юм бол хэдүүлээ. Цагаа тавьж байгаа. Эсвэл бичлэгээ хамгийн ихнээс нь эхлүүлж хагаад дахиад нэг раунд дагаад хийх юм бол таны фитнес төвшин үнэхээр сайн юм байна. За тэгээд дараагийн сонирхолтой бичлэгээрээ хамтдаа уулзцгаая.